Энэ оюу толгойн талаар төр хороо их хурд дээр төр хороо байгуулсан дуудагдсан учраас сонсгол хийж байгаа. Гэрчээр дуудагдсан. Тэгээд одоо энэ оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг энэ бол өөрийн гэрээ. Энэ Монголын эрх ашиг энд хангахдахгүй байна. Энэ цаашдаа хүнд байдал орохно гэж анханаас нь ярьж исэн. Одоо цөөхөн гишүүдийн нэг бол битэр байгаа. За тэгээд энэ одоо 8-аас эхэлсэн энэ сонсголт бол дандаа эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг голцоо оруулаад байх шиг байна. Үе үеийн парламентын тийм ээ. Тэгээд намайг бол би эдийн засгийн байнгын хороонд байгаагүй учраас намайг 12-нд 5 дахь өдөр хуваар өгсөн юм шиг байна. Гэхдээ одоо яг хөтэ анханаас нь энэ оюутлахын талаар хөөцөлдсөн юм болохоор зэрэг бас зүгээр сууж чадахгүй нордоо хуваар эргээд ингээд даваасран гишүүнийхээ өрөөнд бас хүлээгээ саяжаал суулаа. Тэгээд энэ ярьж байгаа юм ингээ харах юм бол энэ ч одоо энэ ард тал телевизээр ярьж байгаа баяд цогцол одоо хамаг гайхамшигтай сайн сайхан юмны туйл юм шиг Санжийн баяр одоо гайхамшигтай сайхан гэрээ хийсэн агуу амтын юм шиг ийм юм ярих юм да. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар 20 грамм тэрбум 21.9 тэрбум долларын зээлийн өрөнд унтсан. Ингээд нэг иймэрхүү маягтай энэнийхээ дороос хизээш босхооргүй ч одоо 37 онд сая тэр танилцуулгаар хувийн нөхцөлийн гэрээний танилцуулгаар чинь сая нэмээд 21 оноос хойш чинь 3.2 тэрбум зээлээд одоо бараг 41 он болсон баг. 41 он руу ухарсан. Тэгээ та одоо ер нь яг энэ BTC-ийн бол ер нь хүнд юм дундуур их туулсан. Хамгийн сүүлийнх нь бол 21 оны одоо оюу толгойн асуудлаар төр хороо байгуулах санал гаргаж хөөцөлж байж тэгээд төр хороогоо даваа сөргөөрөө ахлуулаад тэгээд бид нэг юм тулж төсч хөөцөлдөж байж 103 дугаар тогтоолыг оюу толгой 34% давсан нөгөө зээлийг 2.4 тэрбумын зээлийн асуудлыг та бид тэглүүлсэн үү. Тэгээ одоо ингээд нэг жоохон гэрэлтэй гэдэг юм байна. Хүн болгоно оролцоо бий. Одоо тухайн үеийн засгийн газар манай төр хорооны ерөнхий сайд гишүүд иргэний нийгмийн байгууллага ерөнхий сайд ажлын хэсгийн ахлагч Нямбатар Солонгоо гэдэг бүх улсууд бий. Тэгээ нэг аюул шиг гэрлэгээтэй байх юм бол эдхэн улсуудыг өөрсөндөө хэрэгцээтэй улсуудын нэрийг тавьчаад бусдыг нь хайчдаг юм байх юм биш үү? Та бидний төр хороо байгуулад энэ 22.4 тэрбумын нөгөө 34% зээж авсан зээлийг байхгүй болох ажлыг голлож хийснийг бүр дурдчихгүй л. Бүр дурдахгүй бас тэрний өмнө одоо 2017 оны 11-12 сар 1 сард өдөр болгон 7 хоногт 2 удаа чуулган хуралдахад өдөр болгон чуулган дээр шаардж байж бид энэ 57 дугаар бас тогтоол гаргуулад тэгээ ажилласыг нөгөө 2009 оны оюутлахын гэрээг байгуулах тухай улсын хурлын чиглэл өгсөн 57 дугаар тогтоолтой адилхан тэр тоон тэг таарсан. Тэгээ тэргээр оюутлахын ажлын хэсэг байгуулах тухай бидний тавьсан санал шийдэгдээд хамгийн эхлээд нөгөө дамбочроор ахлуулсан ажлын хэсэг байгуулаад дараагаар нь солиод тэр биш давг ахлаад тэгээд жил гарan ажиллаад энийг их хурлд хэлцүүлээд тэгээ их хурлаас Батмөрөөр ахлуулсан ажлын хэсэг та тэр орж байгаа үстэй. Тэгээд тэр чинь 92 дугаар тогтоол гаргаад тэгээ 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд бид нар мөн л одоо хөөцөлдгөөр хөөцөлж төрөний хэлдэг төрөөгөө байгуулаад 103 гаргасан шүү дээ тийм ээ. Одоо энэ нэг хэлцүүлэг юм дээр энэ ямар хон төрхтэй байх юм дээ нэг та энэ пэйжийг хэмсэлдэг. Шинжээчийн баг энтер бол 103 92 57 дугаар тогтоолуудыг бол яриад шүү дээ. Гэтэ ер нь бол яг хөө ингээд эхнээс нь хөрөнгө оруулалтын гэрээг бол ашиггүй байна гэд одоо ер нь ялангуяа ширүүхэн явсан нэг 7-8 хүн байгаа шүү дээ тийм ээ. Тавит хоёр байна. За тэгээ нэг талига шин баяр байна. Манай захын сайхан самбуу байна. Манай намаас бол бид тэр би тэр ихний үед бол бас манай хүн чинь сүулдэ яасан. Яг хөрөнгө оруулалтын гэрээг яг эсэргүүцэж одоо коннотарсан 7 хүн байдаг байхгүй юу? 7 хүн ба. 7 хүн байдаг. Гэхдээ тэрний портфолио бид тэрний одоо арчилснаас нь бол ган хуйг, Фортуна, Зинк болдгоор юм. Ингээ бид 7 байсан байхгүй юу? Тэгээд өнөөдөр ингээд амьдрал дээр одоо та бидний баримталж ирсэн байр суурь зүг байсан нотлогчж байгаа байхгүй юу? Та өнөөдөр ингээ харал да. Тухайн үед тэжүүгөө ийм хөрөнгө оруулалтын гэрээ орж ирлээ. Ашигтай ашигтуд мэдэхгүй байна гэдээ бид нар ярьсан тийм ээ. Тэгээд тэжүүн 6 сарын дараа орж ирж ирсэн шүү дээ тийм үү? Тэгээд ингээ тэжүүгөө гэрээ батлсан. Тэгээд
Одоо жишээлбэл яг ингээд 10 оны тэжүүгээр бол энэ ордч тэгээ 1800 тоннаал тэгээ 22.7 сая тонн зэстэйгээд ингээд бодохоор 400 тэрбум долларын орд байгаа байхгүй юу? Өнөөдрийн зах зээлийн ханшаар өнөөдөр одоо 4000 орчим байна. Жис 11,000 давцсан байна шүү дээ. Тэгэхээр яг энэ үнээр үзвэл 400 гаруй тэрбум долларын орд. Гэтэл одоогийн энэ ашиглалтын хугацаанд Монголд яг юу үлдэхөг үлээ шүү дээ. 10 тэрбум долларын бүх татвараа төлөв. 21 оны байдлаар бол ингэсэн байлээ. Монголд 1.3 тэрбум долларын орлого орсон. Бүх татвар зөвхөн нөгөө нэг нөөц ашиглалтын 5% биш шүү. Мос ингээд элдв төрлийн татварууд. Тэгэд бол тий 1.3 тэрбум орсон. Идиотийн тод. Зээлийн хүмүүгөө оруулаад 10.1 тэрбум долларын ашиг орсон. 9 дахин 10 дахин их биш. Энэ байдлаар цаашаа явах юм бол бид нар 400 тэрбум ордын 2.5% буюу 10 тэрбум долларын ашиг хүртэл өнгөрнө. Тэгэхээр та бидний барьжсэн байр суурь зөв байсан гэдэг нь зөвхөн энэгээр нотлогдож байгаа. Тийм ээ. Тэгээ одоо яг хэвээр ингэж биднийг янз бүрээр буруу шахах гал оролдоно. Шилэл түрүүний таны хэлдэг шүү дээ. 57 дугаар тогтоолоор бидний одоо энэ 57 дугаар тогтоол зөв юм аа гэдэг ингэж гаргасан санал хураалтыг энийг тийм ээ. Бид нар оюутлын 57 дугаар тогтоол тийм ээ. Оюутлын гэрэг дэмжсэн дөрвөн заалтай. Тогтоол шийдвэр гэдэг юм тийм. А гэтэл баяр юу гэж оруулж ирсэн гэхээр бүр хуульчлаад ерөөсөө энэ одоо энэ баярын бүр гар хэсэгтэй байгаа шүү дээ. Баярын гар хэсэгтэй. Энэ оруулж ирсэн 3 сарын дөрөвний оруулж ирсэн ингэж байгаа Дэмбэрэл дарга танаа гэх тэгээд 2009 оны 3 сарын 4-нд за оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг батлах тухай. За ингээд бус юмыг их хурлаар өргөн мэдүүлж байна. Төсвөлт улсын хурлын хэлцэж өгнө үү? Монгол улсын ерөнхийлөгч баяр гар хэсгээс орсон. За энэ дээр одоо ямар санал оруулж ирсэн юм бэ? Тэр хуулиар тийм ээ? Монгол улсын хуулиар энэ хоёр дахь залтаар оюу толгойн ордын тусгай жижигчний төрийн эзэмшлийн хувьд 34%-аар тогтоосоо гэж өөрөө оруулж ирсэн байгаа шүү дээ. Одоо тэгээд одоо гайд 34% гэдэг яриад байна. Бараг өөрөө тэгээ яриад байна шүү дээ. Гайд 34%. Өөрөө бүр хууль болгож оруулж ирсэн тийм үү? Тэгэхээр энийг болохгүй гэдэг. Одоо энэ чинь бол ийм шүү дээ. Одоо бол энэ 34% чинь хуульчлагдаагүй. Тийм ээ? Бид нар энэ буцаагаад энэ 57 дугаар 57 дугаар тогтоол гаргасан. Тийм. Чиглэлээ 57 дугаар тогтоолд юу гэсэн гэдгээр зөв 34% тогтоохыг одоо нөгөө тэр чинь хуулийн дараагаас 2006 оны хуулийн даатгалд хуулийн дараага учраас за ингээд тогтоож болно тааны саналаар тэгтээ 3 дугаар залтаар хөрөнгө оруулалтын анхны хөрөнгө оруулалтаа нөхцөний дараа төрийн эзэмшлийн хувийг 50-аас доошгүй болохыг баяр дүүр болгосгоо гэж. Энийг маш цаадахж жоохон зөнөөд агш байна. Энэ учраас бол ийм шүү дээ. Энэ 50-аас доошгүй болгосон учраас бид нэр энэ тогтоолыг зөв гэж дэмжиж энэ санал хураалтыг дэмжсэн баггүй юу? Тэгэхээр энийг дасч аваад наадхаа амсарыг та цаг нартай хэлдэг. Энэ чинь болно шүү дээ. За энэ тогтоол хэдэнд байна? 2009 оны 7 сарын 16-ны өдрийн. За энэ 2009 оны 7 сарын 16-ны өдрийн санал хураалт энэ нөгөө 50%-аас доошгүй тогтоо гэсэн санал хураалтыг барьчихэд энэ хоёр ч одоо хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэн байхгүй ингээ худлаа босоод байгаа байхгүй юу? Хөрөнгө оруулалтын гэрээний санал хураасан бид 7-гийн эсэргүүцсэн санал хураасан санал хураалтаа хангаас олдохгүй байгаа. Би тэр 2 жил одоо хөрөнгө оруулалтын гэрээ чинь ингээд энэ 57 дугаар тогтоолын дараа эдгээр чинь хөрөнгө оруулалтын гэрээг оруулж ирээд танилцуулсан байхгүй юу? Тэгчээ санал хураалсан. Тэгэхэд 8 хүн эсэргүүцсэн. Төрөний миний нэг хэлсэн. Гэтэл тэр санал хураалт өнөөдөр их хурлын архивд байхгүй. Устгацсан байгаа байхгүй. Татчаа устгацсан. Энэ юм шүү дээ. Энэ 57 дугаар тогтоолыг жишээлбэл тухайн үед сайхан улсууд байсан. Энд одоо ингээд санал өгсөн 49 гишүүн чуулганд оролцсноос 31 гишүүн дэмжин саналаа өгсөн байна шүү. Энэ чинь яг л 50-аас доошгүй болох гэж байгаа юм 60 байхгүй шүү. А гэтэл та хардаа бүх сайд нар эсэргүүцсэн байгаа Алт Уягийн засгийн газрын сайд нар эсэргүүцсэн байхгүй. Ганц үг сайд байна. Тэгээ энэ дотор жишээлх юм бол 57 дугаар тогтоолыг чинь эсэргүүцээ. Яагаад 57 дугаар тогтоолыг эдгээр эсэргүүцээд байгаа вөхөр зэрэг энэ бидний оруулсан 3 дугаар заалтыг л хэлсэн байхгүй. Өнөөдөр баяр жишээлх юм бол энэ 57 дугаар тогтоолыг батлагдах үед Японд явж ирсэн. Японд явж байгаа уурлаад үсэрч ирсэн. Уурлаад үсэрч ирсэн. Яагаад юунд дургуулсан гэхээр энэ 3 дугаар заалтыг оруулсан. Эхлэн орчны бүрдүүл хэсгээр анхны хөрөнгө оруулалтын нөхцөний дараа төрийн эзэмшлийн хувьцаа нэмж 50-аас доошгүй өгдөг гэсэн. Энэ 34-ийг
50-аас доош уулах гэсэн ийм тогтоол их хурлаас гаргаж өгсөн. Гэтэл тэрийг одоо энэ таралда яг одоо энэ нэг тамилгуулах эсэргүүцсэн дотор одоо ингээд арай Хүрлбаатар хин нөгөө сайд ганц сүх энэ төр гээд Алтан хоёг. Тий, алтан хоёг гээд нөгөө сайд нар нь явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 50-аас доош уулах гэдэг чи эсэргүүцээд байна шүү дээ. Тий. Эсэргүүцээд байна шүү. Гэтэл энийг барьч та бидэрийг одоо хөрөнгө оруулалтын гэрийг дэмжсэн байхгүй юу гэдэг ингээд гач. Тэгээ баяр одоо жишээлх юм бол одоо баяр хэлэхдээ би нэг хэзээ үлээ нэг 2 жилийн өмнө хаанаас үлээ үзлээ энэ сошиал дээрээс тарсан баг. Гэхдээ намайг Японд айлчилж яасан чинь тэр гайтай 34% батлууллаа гэж их хурл баталчлаа гэж сонсоод би өөрөө оруулж ирчихсэн. Бачилсан гэж ингэж яриад байгаа шүү дээ. Тэгээд харуулж шүү дээ. Өөрөө оруулж ирсэн. Өөрөө оруулаад ирсэн. Бүр хууль болгоод шүү. Тий. Гэх мэтэр. Тэгээ одоо энд чинь ингэ байж байгаа байдлаа шарах юм бол одоо ерөөсө гайхамшигтай амтан байна. Одоо ер нь юугаар сольшгүй амтан Санжин баяр гэж агуу өдөрдөгч одоо агуу сайхан юм хийсэн гэдэг нөгөө одоо энэ чи агуу том луур юм чи агуул гэж шүү дээ. Дагалдах долдоо ингэ аюур яриа суулж шүү дээ. Энэ хитгэн хүн агуу болтроо баяжсан байхгүй юу? Тэр хэд чи агуул гэж ярьж шүү дээ. Тэгэхээр чинь зэрэг шүү дээ. Энэний их үндэс нь бол 2008 оны сонгуулийн өмнө. Ягаад гэвэл энэ оюутлогын том ордыг хөдөлгөж энэ дундаас завших гэсэн ашиг завшаа хайсан айлын ламын нөхдүүд 5 толгой тэр чигээрээ байсан. 5 толгойг яаж хаваа завших уу гэдэг юм тэр үед явуулж ирсэн. Тэгээ энэ хоёр талаасаа бүргэлдөөд тэгээд одоо 2008 оны 7 сарын 1-ний харамсалтай үйл явдал энэ улс төрчдийн одоо хязгааргүй шунал энэ хулгайлаа өөрөө гүйцэлдүүлэх гэсэн энэ балгаас болоод 5 сайхан залуу амаалда. Тэгээд тэр сонгуулийн дараа стандарт ус засгийн газрыг Санжин баяр байгуулав. Тэр стандарт ус засгийн газрын шинэ мөн л одоо нэг манифестийн цөөхөн эдийн шалтгаан нь л байхгүй. Ерөөсөө байгуулсан шалтгаан тэрийг эсэргүүцчээс улсууд манифестийн цөөхөн эдийн нь л энэ болохгүй гэж хэлж байсан. Тэгээд тоохгүй стандарт ус засгийн газар байгуулаад ямар ч хориг байхгүй энэ хуулийг. Энэ чинь эргэцэн орчныг нь сайжруулах гэсэн. Өмнө гарсан одоо тэр 2009 оны 5 сарын 5 сарын 9-ний өдрийн тэр эдийн засгийн байнгын орооны тогтоол шийдвэрүүд чинь бүх юмд юмнууд байж шүү дээ. Хувийг 50-аас доош гэж байгаа шүү дээ. 34% үн төлбөргүйгээр эзэмшгийг хөрөнгө оруулагч талтай яриа гэдэг байнгаар. Тэгтэл өнөөдөр одоо яаж ийм вэхээр зэрэг энэ дотор нэг юм байгаа. Өөрөг чинь бол тэгж хэлж чадахгүй. Ягаад гэвэл монголчууд чинь одоо таныг бол дарах гэж үзэн шүү дээ. За намайг бол хязгаарч дарах гэж үзэхгүй, хөөх гэж үзнэ. Тэгээд одоо жишээлх юм бол энэ хар бярайхан ч бол маш сайн юуг нь гаргаж хэлж байсан. Ялангуяа энэ гадаадынхны оролцоотой энэ хар бярайхан бол үгүй бидний энэ оюутлын гэрээг энэ Монгол дүрэшиггүй болох нэ гэж ярьж байхад энд одоо жишээлбэл талхны булан тавьдсан тийм үү? 29% нь хөрөнгө оруулагч тал, 71% нь Монголын тал ашигыг хүртэх юм аа гэдэг ингээд одоо энэ Улаанбаатар галерей байгаа байшин тавьдсан тийм байлаа шүү дээ. Тэгээ яг тэрнтэй адилхан одоо жишээлх юм бол энэ 34%-ийг одоо ийм гайтай Монголыг одоо өрөнд оруулсан өнөөдрийн ийм 34%-ийг Батэрдэн бүх Батэрдэн одоо тэнэгтээ энийг санал болгоод оруулсан гэдэг ийм хар бярыг явуулаад байгаа. Нөгөө ухаан хотын өөрийн оруулсан санал энэ байж л. Энэ хуулиараа байж ухаан хотын завсан нөхдүүдийн одоо нэг тэр Батсан гэлгээд тэр гүйцэтгэх юм мэдх юм бэ. Тэр юм яриад байж байгаа шүү. Одоо ингээд баярын оруулж ирсэн Монгол улсын хууль шүү. Хууль 2 дахь заал. Оюут толгойн ордын тусгай зүсээ эзэмшин төрийн эзэмшин 34%-аар тогтоосоогоо гэдэг юм ажил шүү. Тэгээ энэ засгийн газрын сайдуудаас саналын авсан хуулийн төслийн үзэл баримтлал нь энд байгаа юу? Байгаа да. Энэ хараа да. Хуулийн төслийнх нь одоо үзэл баримтлал засгийн газраас улсын хурлын хууль гаргаж иж энэ гэрээг бүр баталгаатай хөдөлгөөнгүйгээр нь хийх ба харин өөрсдөө 34% гэж оруулж ирчээд өнөөдөр 34%-ийг өөр хуу оруулж ирсэн гэж ингээд тавиад байдаг. Гудахгүй гүтгэх юм байна. Сая өнөөдөр надад бас гүтгэлээ. Юу гэсэн чинь эрчим хүчний одоо станц барихыг зогсоосон гинэ. Гэхдээ тэгсэн чинь нэ бодол дээр юу болсон гэсэн чинь ер нь бол ингээд нэг хөрөнгө оруулалтын гэрээний 7-гийн 3-т байна шүү дээ. Юу гэдэг байхгүй юу? Энэ эрчим хүчээр одоо үйл ажиллагаа хийснээс 4 жилийн дараа Монголоос авах гэдэг заалт байдаг байхгүй юу? Тэгсэн чинь одоо энэ инх сайхан гэдэг нөхөр 5 толгой станцын төслийн өдөртөгч байсан баг.
Тэгээд тэр нөхөр засгийн газарт оруулаад за ингээд нэг юу одоо сонин бил эрчим хүчний сайд тэгээд ирээд юу одоо энэ оюутлагын компанитай хамтарсан гэрээ байгуулсан байна. Тэгээд энэ гэрээ байгуулагчаар тэр одоо ингэж энэ гэрээ байгуулагчснаар хөрөнгө оруулалтын гэрээний нэг Монгол улсаас эрчим хүчээ аав гэсэн заалт биелсэн тооцно гэж байна. Ингээд Монголоос эрчим хүчээ аав гэдэг ахц чинь ахгүй гэсэн ийм өмнө их гой нэртэй өмнгийн говийн эрчим хүчний гэрээ гэж юм хийгээд хөрөнгө оруулалтын гэрээний 7-3 заалтыг биелсэн гэж үздсэн байгаа байхгүй. Тэгээ би эрчим хүчний сайд болонготой очиод ийм байж болохгүй нөхдөй энийг заавал биелүүлнэ тэгээд эднийхтэй энэ гэрээг нь зуцлаад засгийн газар оруулж хүчингүй болоод тэгээд гэрээ байгуулад ингэсэн. Одоо энэ гэрээний 4-4 гэдэг энэ заалт байна. 4-4 гэдэг. Энэ дээр за ингээд хоёр тал 5-7 цагаар хамтарнаа. Тэгээд энэ дээр 5-7 цаглагын эсрэг барилга хөсөлтийн ажлыг эхлүүлэх огно 20 оны 3 сарын 31-нд хариуцагч оюутлага хийгээ гэж байгаа ш. За 5-7 станцын барилга хөсөлтийн ажлыг дуусгах 23-ны 6 сарын 30 23 он дуусгах байсан биз хариуцагч оюутлага хийгээ. Оюутлага барьсан байгаас байхгүй. За тэгээ энэ дээр бол юу хариуцсан гэхээр би бол тусгай зөвшөөрөл лицензүүдийг олгох хариуцагч засгийн газар. Энийг олгож өгсөн, суугаж өгсөн. Мөн оюу толгойг 220 кВт-ийн шугам 330 кВт-ийн шугамаар төв эрчим хүчтэй холбож өгсөн. Эдгээр авах хэвээр. Тэр үед би шахаад дийлээгүй. Тэгтээ 35 кВт-ийн шугамаар цахилгаан авч эхэлсэн. Ямар ч гэсэн бид хойд ажиллаа өгсөн. Гэтэл өнөөдөр надад энийг зогсоосон ямар ч одоо ажил хийгээгүй гэж энэ 5-7 цаглаас барих ажлыг эхлүүлэхийг оюутлага хариуцж байгаа байхгүй. 23 онд дуусхийг оюутлага хариуцж байгаа байхгүй. Би 20 онд ажиллаа гэсэн шүү дээ. Тийм шүү. 20 онд би сайдар байсан шүү дээ. Гэтэл дараагийн сайдар хийх юм энэ мэтээр та бид нарыг бол ингээд зориуд бүрээс тэгээ өнөөдөр тэр одоо энэ төр хорны хурд барьцагт хэлж байгаа энэ бууцад бүгдээр хотлоо би ганцаар зүгэрч байна гэдэг. Харин тэгж би зөвхөн өөрөө чи хүлээгээ сууж явахдаа тэгээ би зүгээр тэгж дотроо юу гэсэн үг вэ? Жохон тийм сэтгцэн юм байна гэж ойлгоод байна. Тэр энэ ч одоо ер нь энэ улсууд энэ улсууд л одоо үдээд ингээ явж явах болохоос биш ер нь одоо шүн чунд чадхааргүй л улсууд энэ улс орноо одоо лаврч авалгаа хийчихэд ингээд ийм байдлаар орж чадах уу? Ордноор байхыг гэрээсээ гарч чадахгүй л дээ одоо. Тэгэхэд та боддоо энэ дуудуулаа шүгэл үлээгээд явж штеп. Харин одоо хурдхан шиг баярлаад баяр тэрсэн юм шиг л. Хурдхан шиг хариуцлага хүлээгээд ялын хааваад одоо тэгээд шорондоо суужий гэж боддог. Ийм зөрөгтэй болсоо тулгай хийдэг байгаа байхгүй юу? Ийм чулуун зөрөгтэй болсоо. Харин яг баяр нь бас санаа зовоод тэгээд ирээгүй юм биш үү те. Бас ирээгүй байна уу одоо яг бид нар чинь ерөөсөө одоо би сая энэ хурлыг харахад 2008-9 оны үеийн тэр оюутлогын гэрээ, лойрын гэрээг оруулах гэдэг тэр улаан ирж улонгосч байх үеийн одоо их хурл дээр ярьж байсан, мэтгэлцэж байсан энэ улсуудын одоо вайгу дайрдаг, давшилдаг яг энэ байдал чинь одоо энэ сонсголтод би харагдаад ингээл байж байгаа байхгүй. Энэ чинь одоо би хаяа нэг харахаас өнөөдөр шиг ингээд сууж харж чадахгүй юм байна. Та битэр ярьдаг юм л ярьж байна. Та битэр тухайн үед тийж ич хөрөнгө оруулалт юм уу, зээл юм уу гэж тийм биз? Тэгээд баялгаа яагаад та нар үнэлэхгүй байгаа юм бэ? Баялгаа үнэлээд 34%, 50% үнэгүй аваа гэж одоо та бид нар яг тэгж хэлжсэн шүү дээ. Байж байгаа. Гэтэл 34% зээлээр авчихсан. Тэр зээлээр авсан та бид нар 10 жил ноцолдож төр хороо байгуулж нэг юм цуслуулсан тийм үү? Энэ бүх гавыг огт ирэхгүй. Нөгөө талаараа та одоо ингэ боддоо мань нөхдүүд чинь ингэ тэр 34%, 50% болгох юм гэсэн заалтуудыг чинь хөрөнгө оруулалтын гэрээнд огт тусахгүй гэрээ байгуулсан улсууд шүү тийм үү? Тэгэхээр тэр мөрийг ерөөсөө ярьж байгаа юм байхгүй. Одоо тэр Батсангал одоо Бадрууны хишиг бат гэдэг хоёр нөхөр жишээлх юм бол энэ 51% одоо Батэрдэн Мангарта 51% ав гэдэг одоо ингээд их хурлын энгэрийн урд хөлөөж игээ сууж ирсэн гэдэг ингээ бүтгээд би одоо аргаа мараад би тэр Батсангал тэр хишиг батын Бадрууны хишиг бат гэдэг хүнийг би хуулийн байгууллага шүүгч байна. Гүү шүүгдэх ёстой. Тэр юу мөгээр бол одоо цагдаа магдаагаар бол яваад тэр эрүүгийн хуулиар бол худлаа юм билий шүүгдэгч.
Тэгээд тэр хүн яг тэр одоо саяын таныг үтгсэн шигээ яг тэр аргаар буцаагаад няцах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгээд та шүүхдэг. Тэрэндээ. Одоо нэр юм араа хэтэрч шүү нэр. Одоо тэгээд энэ лойрын гэрээг яах? Одоо би ингээд энэ сонсголыг ингээ харахаар зэрэг тухайн үеийн улсууд одоо ингээд жишээлх юм бол энэ хулгай лойрчтайгаа бүр эвлэрсэн. Энэ хүмүүсүүдийнхээ байдалтай одоо бүр нийцсэн. Тэгээ юу яриад ийм вөхөр би одоо ганцны хүмүүсүүдийн яриаг сонсох юм. Гэхдээ ерөөсөө бид нар алдаа гаргасан байна. Энийг хаана хүлээн зөвшөөрөх, хин нэгнийг одоо буруутгах хэрэггүй, хин нэгэнтэй хариуцлах ярих гэхээс илүү цаашдаа яах юм, дараагийн ордуудаа яах юм гэж. Энэ оюу толгоон одоо энэ лойрын гэрээ хийсэн энэ жишгээр чинь за бид тэмцэж ураны гэрээ явуулсан. ноён уулыг бид нар авч үлдсэн. Яг ноён уулыг чинь энэ зарчмаар явуулах гэсэн. Яг гэвэл ноён уулыг чинь ашигласан центраг бол нөгөө борооголдог цөлмсөн центраг болдог гэж орж ирээд хоёр намын бүлэг танилцуулга хийсэн байхгүй та санаж байгаа. Тэгэхдээ юу гэж хэлсэн гэхээр зэрэг бид нар борооголдог ашигласан техникийн одоо хүчин чадал бүх бааз бидэнд байна. Мөн санхүүгөө бид босгоно. Ганцхан та нар нөгөө бидний батлуулсан урт нэртэй хуулийн тэр үйлчлэлээс гаргаад стратегийн ач холбогдлогын ордын энэ язгаар хамруулаад өгчөөч. Өөр юм хүсэхгүй тэгээд засгийн газрын хүсэж байгаа хувийг нь өгөө гэдгсэн чинь засгийн газар руу очиод энэ оюутлогын гэрээтэй адилхан засгийн газар руу очиод ноён уулын гэрээг бид Монгол улсын засгийн газраас тэдэн 100 сая долларын хөрөнгө оруулалт шаардж байна. 50% 34% одоо тэр эзэмших юм бол үн төлбөртэй эзэмш. Тийм мөнгө Монголд байхгүй. Тийм учраас энэ централ банк компани өгөө гэд. Дараагийнх нь та мэдж байгаа үстэй. Дараагийнх нь яг тийм зарчмаар нөгөө цагаан саврын зэсалтны орд. Өнөөдөр уянгаа жишээлбэл би ганцаараа ашиглаж хийсэн гэдэг болохоос биш. Тэнцэн бол ашиглаж хийсэн хүмүүсүүд байгаа шүү дээ. А бид нар бол ингээд хамтдаа байсан улсуудаа бол бүгдийн нэр усаар нь хэлж дурсаж явж байгаа. Тэгэд яг бас цагаан суврагч чинь тэр замаар л явуулсан байхгүй. Одоо тэгээ энэ өнөөдөр ярьж байгаа улсуудын байдлыг харахад зэрэг нэгэнт бид нар алдаа гаргасан байна, алдсан байна. За оюутлогоо бол нөгөө хэлбэр чинь хэлдгээр нэгэнт одоо гаргацсан айл гаргацсан охин одоо яах вэ ямар эргүүлж авалттай биш одоо ингээд явуулъя гэдэгтэй адилхан ийм уур амьсгалтай энэ сонсгол дээр энэ хүмүүсүүд одоо гэрчээр дуудагц улсууд ингэж яриад байгаа. Би бол санал нийлэхгүй л байх юм. Одоо яагаад энийг засаалруулж авдаг? Энэ чинь одоо нэг 400 сая төгрөгийн асуудал байна шүү дээ. 400 тэрбум 431 тэрбум долларын одоо баялаг шүү. Тухайн үед бидний ярьж явах үе чинь байна шүү дээ. Би өнөөдөр та жишээлх юм бол алт хэд хүрсэн гинэ? Алт одоо 4,200 шүү. Гэхдээ тэр үе чинь 586 байсан шиг санагдаад байна. Тий. Тэгээд долларын тэгээд чи одоо хэд дахин нэмэгдсэн тийм үү? 8-9 дахин нэмэгдсэн байхгүй. Хараа тухайн үед бол ингээд бид нар юу гэж бодож ирсэн гэвэл энэ ч одоо ингээд хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа юм байна те гэж утсан шүү дээ. Тийм. Тэгсэн чинь эн чинь зээл болцсон байна шүү дээ. Зээл. Тэг өнөөдөр тэр 21 гаруй тэрбум долларыг одоо хөрөнгө оруулалт хийгдээд тэрнээс чи 18.3 зээл биш шүү дээ тийм үү? Зээл төлдөг компани болгоцсон байна шүү дээ. Гэтэл яагаад ингэж байгаа юм бэ гэж. Энэ ерөөсөө одоо жишээл ингээд нөгөө таны яг сая асууж байгаа алтны үн ингээд 4 дахин өсчлөө, 8 дахин өсчлөө. Тэзүүгээс 8 дахин сая одоо 3-4 жилийн өмнө 1000 байсан бол одоо 4000 дахин өсчлөө тийм үү? Жишийн үн 8000 байсан бол 11300 болчлоо. 2.6 дахин өсчлөө. Ялангуяа тэр нөгөө тэзүүдэр байснасаа. Гэтэл ингээд ирэхээр яах вэ? Ашигтай болно шүү дээ. 4 дахин алтны өсөж байгаа юм чинь 2.6 дахин жишийн өсөж байгаа юм чинь. За ингээд ашигтай болоод нөгөө Монголын тал орлогын албан татвар төлөх болоод ноогдлаач төлөх болоод эхэлнэ. Тэгэнгүүт дахиад зээл авчиж байгаа байхгүй юу? Та бид нар 103 дугаар тогтолцоор зээл авч болохгүй гэж шийдвэр гаргаад гэсэн. Одоо тэрнээс хойш 3.2 тэрбум долларын зээл авсан байна. Сая та бид нар сонсголоор харлаа тийм үү? Энэ зээл. Тэрөөсөө энэ компаниг юу болгосон? Зээл төлдөг компани болгоод хийсэн байхгүй юу? Одоо сая хоёрын листийн гэрээгээр маш тодорхой танилцуулж байна шүү дээ. Энэ чинь тун удахгүй 25.6% тэрбум долларын зээл төлнө гэж байна шүү дээ. Одоо жишээлх юм бол борлуулалт оюутлогоос жилдээ 2.2 тэрбум борлуулалт хийж яхад нөгөө талд нь зээлийн хүүгээ 1.5-ыг төлж байгаа. 700. Тэгээ өдөрт хэдийг төлж гэнэ үү? Зээлийн хүүд. Сая та хараа өстэй. Харсан. 10 тэрбум одоо бүр гарцаа. Тий. 10 эргэжил 13 тэрбум. 14 тэрбум болох нь байна шүү дээ. Та баатаа. Тэгэхэд энэ сард хэд 300 тэрбум. Сард 300 тэрбумаар чинь тэр цалин тэтгэврийг нэмж болно шүү дээ. Тэр багш нарын яриад байгаа, тэр эмч нарын яриад байгааг нэмэх мөнгө чинь
зөвхөн сардаа л байна шүү дээ. Тэгээ ийм юм болчиход байх тэгээд санаа зовх юм байх. Саяхан нэг талбайд нэг бүхэн залуучууд гараад жагсаал одоо нэг 11 мянган долларын цүнхний тухай яриад илүү. Боо юм болсон шүү дээ. Одоо манай албалаар үгүй яагаад тэд нэр ингэж төвсөж болтгоо юм бэ? Та өдөртөө 10.3 тэрбум төгрөг бид зээлийн хөдөлж штэ. Тэгэхээр ер нь бол бас би зүгээр ингэж бодод байна. Яг өмнө чанартай бол бид бол тэмцэж харсан биш юм байна. Хүлцэнгүй харсан юм байна. Ингээл өөд очиад тэгэл тэ нэг юм сонсгол хийсэн бол нэг жаахан бухимдчаал тэгэл өнгөрчихөж байгаа. Одоо ингээд өнгөрнө л айг бол. Одоо надад шин залуу мэдж авч байгаа нэг юм. Харин тийм одоо мэдээлэлээр хангаж байгаа нэг юм. Одоо жишээлх юм бол яг саяын одоо 34%-ийг нь тэр 50-аас доошгүй хувь төгрөг гэдгийг нь Батэрд нь балаа одоо санал гаргаад ингээд оруулсан байна гэдэг юмд нэг бодтой хариултыг энэ 5 хоногийн сонсголоор өгөх шиг байна. Хэзээ улсууд бүгдээр өгч байгаа шүү дээ. За ингээд одоо ер нь бол наадхны чинь гол нямдарч хэлсэн шүү дээ. Би хийцэн юм аа гэж өчтөр хэлсэн. Тэгсэн үү? Тэгээ 2006 онд одоо ингээд надыг хойд энэ хууль орж ирээд одохгүй санагдчихсан биз шүү дээ. Ингээ орж ирээ тэгээ одоо 34%-ийг хайгуулын өөртөө хийсэн байх бол 34% төр эзэмшдэг гэдэг. Тэгтээ хийцэн маа гэж оруулсан мөнгө төлж ийж үн төлбөртэйгээр эзэмшнэ гэдгийг юу? Тэр хуулинд оруулсан гэдэг 34%-ийг бол за ингээд 34%-ийг бол ашигт малтомлын тухай хуулинд 2006 онд хийсэн биз та биш. Тий. Отгоо гүшүүнээр ахлуулсан ажил хийсэн байна. Тэгээ та ойлгож болно. За ингээд баяр яасан бэ нэ? Бүр энийг хууль болгоод оруулж ирсэн биз тийм ээ. За ингээд одоо хууль болгочихё. Одоо ингээд ерөөсөө оюутлогын ордын төрийн эзэмшлээр 34% тогтоосгоо Монгол улсын хууль гэдэг. Тийм үү? Тантай ямар хамаагүй. Тий. Надад ч гэсэн хол авсан байлээ. Тий. Тийм байх. Тэгээд харин бид нар 57-аар тогтоол гаргаж одоо энэ бидний дэмжсэн энийг чинь гаргаад тэгээд 50-аас доошгүйгээр тогтоогсыг эдгээр бидэд өнөөдөр энийг л ярьдээ шүү дээ. 50-аас доошгүйгээр тогтоогдох яагаад та нар энийг хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгаагүй юм бэ гэж. Одоо эдгээр чинь бол байна шүү дээ. Анхных нь төслөөр бол 2.4 тэрбум доллар, 2.7 тэрбум. 4.1. 5.1. Тэгээд 7.1 хэд. Тэгээд дэшигээ язгааргүй одоо 21.7. 21.7 эсвэл ингэ байж байгаа шүү дээ тийм ээ. Амжтай гоос. Тэгээ одоо энэ улсууд бол амтсан хэрэг 13 дахин иргэн гэдэг үг байдаг. Яг тэргээр энэ одоо та нарын яриад байгаа бид нар ч гэсэн энэ 2012 онд энийг л ярьж ирсэн байна. Онтрогийн асуудлыг. Онтрогийн одоо жишээл Монгол улсын засгийн газар бол тэр хөрөнгө оруулагч компани 3 дахь шийтгэдтэй байгуулсан гэрээний үүргийг бид хүлээхгүй гэдэг ийм саналыг бид нар тавьж яах хөөцөлж ирсэн байна. Яг оюутлогын орд дээр юу тавьж хөөцөлж ирсэн нэг энэ миний байр суурьгээд номон дээр та мэдэн шүү би ингээд нийтлэг өгөл бичээр яг баримттай югаар нь хийдэг учраас энэ дээр том тодорхой заагаад өгсөн байна. Тэгэхээр одоо энэ юмар ярьж байгаа энэ онтрогийн тэр хоёр лицензийн асуудлыг оюутлогоор нийлүүлж өгөөд тэн дундаас нь дахиад юм усах гэдэг энэ одоо хуучин ашиггүй гэрээгээр явуулах гэдэг. Тэгээ докторжуулсан. Тий. Докторжуулсан явуулах. Бид нар тэр нэг л болохгүй. Эн чинь бол тэр хөрөнгө оруулалтын гэрээний одоо нэг тал байгаагүй, онтро гэж компанийн зураагүй. Тийм учраас одоо хөрөнгө оруулалтынхаа гэрээг шинжилээд тэр ашигтай болгоод ингээд явах болов. Энд чинь алтан боломж. Би энэ одоо удаагийн сонсголын үр дүн ийм л байгаасаа гэж бодож байна. Тэгэхгүй тэгэл ярьж яриад бах байдгаараа үйлдэл дахиад нэг хуучин хөрөнгө оруулалтын энэ ашиггүй зээлтэй гэрээгээр явах юм бол наадах чи яах вэ? Тэр Батсан гэл гэдэг нөхөр хоодгийн нөхөр тэгж яриад байгаа байхгүй юу? Энэ 34% 2009 оны оюу толгойн гэрээ хийхэд энэ нэг хэдэн популистууд шахаж байгаад оруулсан юм аа. Тэрнээс биш бол тэр худлаа яриа яа тийм. Тэрнээс бол амнатаар бид нар өндөр тогтоогоод амнатаар өндөр тогтоогоод авах байсан юм гэж яриад байгаа байхгүй юу? Чин гишүүн байгаагүй. Юу ч мэдэхгүй, энэ материалыг мэдэхгүй. Яг зүгээр л ингээл нэг
одоо хин нэгэнд тэгжээгээ ярьж гэсэн юмны төлөө ярьж явахгүй. Тэгээ та бүхэн няцаалаа шүү дээ. Тийм байх. Тэгтээ шүү дээ. Амнатыг одоо та мэдж байгаа шүү дээ. Нөгөө Бартуунагийн гинти ашигын татвар биш шүү дээ. Гинти ашигын татварыг чинь бүр энэ баярын засгийн газар энэ эротемтэй хотод нийлж хүчингү болгосон. Тэгээ тэрийг хүчингү болгосон заруулж ирсэн байхгүй. Та тэрийг санаж байгаа үү? Тэгээ гэрээгээ байгаас. Яг бас шиж одоо тэрийн толгойтой зүтгэлтэй болохоор дамжны тэмдэглэл яг тэр хуулийг нь хүчингү болгоход энийг орлуулсан хуулийг засгийн газар оруулаарай гэдэг алгасагчээсэн шүү дээ. Тэрнийхэн дараа уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд уялдуулсан өсөн нэмэгдэх шатлсан өсөн нэмэгдэх энэ амнатын татварын юмд чинь өнөөдөр хүртэл эдрийг хамруулаагүй явж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр тэр нэг алтны үн 4 дахин өсөөл, жишийн үн 2.56 дахин өсөөл хахад яаж энэ Монголд юу ч орж ирэхгүй. Яаж явж ирэхгүй. Хараад нэг сони юм байна. Ингээ алтны үн 4 дахин өсөөд жишийн үн 2.6 дахин өсчихөч одоо эдгээр санхүүжүүд бүрэн боломжтой болж байгаа үстэй. Гэхдээ тэгнэ дээ. Тэгээ Монголд юу ч төлөхгүй байгаа шүү дээ. Гэтэл тэр мөнгөөрөө санхүүжүүд ягаад дахиад зээл аваад байгаа. Тэгээд зээл. Нөгөө цаашаа цааш нэргүүлээд ингэж шүү. Миний ойлгож байгаа. Эдгээр бусад төсөл санхүүжүүлэлт хийх үүсвэр болгоцсон ба шүү дээ. Хоёрдугаарыг. Энийг шалгах хэрэгтэй байхгүй. Энийг Эритэнтэг financial тусдаа санхүүжилт хийдэг компани доор нь охин компани бий гэж байна шүү дээ. Тэргүүрээ дамжуулаад эргүүлж угаагаал тэр мөнгө хүлээд байгаа байхгүй юу? Гэхдээ ерөөсөө та бол алтын үн 4 дахин өссөн. Тэсийг нь 2.6 дахин өссөн байх зээл аваад ингэж утахгүй шүү дээ. Тэгэхээр чи наад чинь тэгэл юм байгаад байгаа байхгүй юу? Тэр ихтэй хэлээ шүү дээ. Нэг 2013 онд үл нэг эритэнтээр нэг ойдлогоор нэг шалгалт орсон шүү дээ. Тэр шалгалтын материалын юм над бий. Хонконгт ч байлгүй дээ. Одоо Бээжинч офисынхоо зардлыг эндээс гаргадаг байл яах вэ? Тэгж болохгүй шүү дээ. Гэх мэтийн тийм зардал гаргах, босод хөрөнгө оруулалтын төслүүдээ санхүүжүүлэх юмыг манай оюу толгоор хийдгэж болзошгүй. Тийм учраас бид нар энэ зээлээ аваад хаашаа орж ийн гэдгийг шалгах хэрэгтэй. Улаан тэрвштэй уг уурхайн сайд ган хой 3 саяын хамтарсан тушаалд ажлын хэсэг гаргаад 2 тэрбум долларын зөрчил дутагдал илрүүлээд тэрний 1.4 тэрбум нь ямар ч анхан шатны баримтгүй гэж байна шүү дээ. Анхан шатны баримт. Тэр юугаар чи ингэж хямгаа их орны худалдсан гарсан байх үү шалгалт тэр. Одоо над тэр би хин гэдэг хүний компани юу нийлүүлсэнийг. Гэхдээ та битрийг одоо жишээлбэл ингэж оюу толгойд 34% нэг тал зассан юм шиг яриад шүү дээ. Ингээд гүтгэл бит хоёр оюу толгойд ямар нэг бараа нийлүүлсэн ч юм уу. Аль эсвэл бүр нэг ширхэг алим нийлүүлсэн ч юм уу. Аль эсвэл одоо нэг ширхэг хадаас нийлүүлсэн ч юм уу. Нэг төрлийн шан харамж авсан ч юм уу гаргаад ирлээ. Бид тэр эрдэнтэг эрдэнтэг гаргаад ирлээ. Тэгэхээр энэ таныг ингээд юм худлаа гэдэг чинь тэрнгээс нь нотлогдсон сая. Хэрвээ та 34% зуучлаад тэр залууг хэлээд Батан гэлээ. Тэг Батан гэл. Батан гэ шиг та ингээд 34% зуулаад эрдэнтэг тал зассан бол та чинь нэг юм хоромж авсан харамж авна шүү дээ. Одоо ядаглаад нэг юм нийлүүлэх хэл гэдэг. Хоолунд нийлүүлдэг шиг бензин нийлүүлдэг шиг. Тэгэхээр нэг засвар сэлбэг хэрэгсэл дээр нийлүүлэх байсан байлгүй дээ. Тэгээд тэр 3 саяын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийн шалгалт тогтоосон зардлын хэтрэлд тэгээ 2 тэрбум долларын санхүүгийн зөрчилтэй холбоотой юмыг нөгөө Дубайн гэрээгээр сайхан бэлгийн Дубайн гэрээгээр хүчингү болгоод сангийн яам Монгол Улсын засгийн газрын сангийн яамны сайд 5 хоногийн дотор зардлын өсөлтийг дэмжиж ямар ч одоо зөрчил байхгүй гэдгийг хүлээж гараа өсөж зургадаг. Тэгээ тайлгийн хүлээгээд авчихсан. Тайлгийн хүлээгээд тэгээ нөгөө 3 чинь гараад ирсэн юм ямар ч хэрэггүй хаацсан байхгүй. Тэгэхээр Батэрдэн чинь эндээ юу харж байна гэж ерөөсөө энэ ашиг хожиж байгаа эритэнтэг компаниг муулахтай биш байгаа байхгүй юу? Энд ашиг хожих юм чи ашиглаад олно шүү дээ. Ямар зүгээр эдэрт энэ ашиг олох боломжийг олгож байгаа манай эх орноо худалдаад байгаа эрх ашигаас урваад байгаа нөхдүүдийн л асуудал байхгүй юу? Гэтэл өнөөдөр яа нэ энд дуу аялал тэр энэ худлаа ярьж байгаа ингээд явж шээ. Тэр хүмүүстэй одоо ард түмэн хариуцлага тооцох байгаа. Гэхдээ би хэлээд байгаа солонгост байсан бол энэ усуудыг гудамжаар явуулахгүй шүү. Тэр паспорт авсан гадаад орондоо амьдрах хэрэгтэй байхгүй юу? Нэг бол торны цаана, Монголд бол торны цаана. Ашигтай амьдрэх үл гадаад паспорт авсан орондоо очиж амьдрах хэрэгтэй. Нөгөө хаус авсан. Тэ? Эцэг гадаад паспорт барьжуулсан. Тэ? Гадаадд амьдрах хэрэгтэй авсан газар. Тэ. Тэгэхээр чи энэ ерөөсөө бас нэг монголчуудын маань нэг сул тал энэ байгаа байхгүй юу? Тэгээд тийм учраас бүр тэрэнд эрэмшсэн. Тий.
Одоо энэ дотор ингээд 5 хоног одоо жишээлбэл 6-аараа тонгочж байгаад энэ баяр цэгтийн цаатал тэр нөгөө ловрыг хийсэн улсууд харагдаж л байна лээ дээ. Тэр үеийн засгийн газрын улсууд орж ирэл одоо сайхан юм а ёстой өрийн чинь элдгээр дуугаа илаад аясаар бол тэгэл гараа явж байгаа харагдах юм да бүм хэцүү юм. Эний ард талд нэг арахгүй бол энэ болохгүй шүү. Өнөөдөр шүү дээ. Ингээд одоо эдгээр хэлээд байгаас ингээд юу 5 толгойд станц барь гэдэг Монголын 4 консорциум мэдээд барь гэдэг саналсгийн надад оруулсан байхгүй юу? Тухайн үед. Тэгсэн чинь үгүй. Төрөөс барина гэд буцаацахгүй. Тэгсэн өнөөдөр тэгж босаачаад чи барихад яасан гэж байгаа. Тэгж ам. Өөрөө нураачаад ам асууж шít. Тэгэхээр чи юу ярих юм. Тэгэхээр ярьж энэ урдаа нэг цэнхэр ном тавьчихсан ойлгоо гэдэг том хаягтай маань. Тэр хахлынхаа мөнгөөр нэг ном хийж авсан байж тэгэл одоо. За одоо авраг лайвханда их баярлалаа. Энэ оюутлогын ордод Монголын талын эрх хэсгийг хангуулахын төлөө одоо анханаас нь өнөөдрийг хүртэл явж байгаа цөөхөн гишүүдийн төлөөлөл юм. Манай даваасрын давцыг хурлаа сууж байгаа. За би Улсчлын тайрын маань бол үндсэндээ ингээд оюу толгой олон долоо юм яриад ингээд шахчихлаа шүү дээ. Яг одоо тэглэж гисэн олон түмэнд бас үгээ хөрөх болцоо гарах бах. Энэ намайг дагдаг 230-аад мянган хүн бий сайхан одоо дэмждэг. Олон түмэнд хамгийн гол нь зөв мэдээллийн хөрөх нь чухал байна. Дөрөвний хэлдгээр энэ сонсголын нэг ач холбогдол бол энэ чи бараг нэг хоёр ч болохоор хүн тодлоо ярьж ин гэдэг юм шиг. Нэг хоёр үе солигдсон байна шүү дээ. Тэгэхээр энэ залуучуудад одоо яг бодтой мэдээллийг нь өгч явах хэрэгтэй тийм ээ. Тэгээ одоо яг эний чинь бол хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн давталгаа байдаг гэдэг үндсэн тактикаар энэ өгтөж үзээд байна шүү. Ерөөсөө л ээлг маг байхгүй зүгээр дайраад. Тэгтээ батад гişүнэ. Амьдралын үнэнд бүжигдсэн. Тэр энийг үзэж сууж байгаа дорж ухаанд энэ өгөөж очихгүй шүү дээ. Мэдж байгаа шүү дээ. Амьдрал сайжирсангүй шүү дээ. Эдний оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг байгууллагатай ярьжсэн шиг тэр хүний амьдрал сайжирсан болвол та бүхэн өнөөдөр бурууд болоо сууж байгаа. А тэнд сайжрахгүй байгаа учраас чи ойлгож байгаа шүү дээ. Эдгээр юу хийснэ. Энэ өмсөд дарин гадаадад Америкт Англид хаана байдгийн шилтгэн хаус нэг биш шүү. Нэг хэсгийг цөөхөн хэсэг улсууд л аваад тавьсан зураг хөргөн тэг гайхамшигтай төслөгийг өнөөдөр энд орж ирээ хашгираад байна шүү дээ. Ашигтай төслөгийг. Тэг зүгээр одоо ингээд яриа хөндлөж байгаа чинь би зүгээр нэг л зүйлийг бас энэ фэшиг дагч нартай хэлж бодож байгаа. Энэ орд тэр 2010 оны анх энэ хөрөнгө одоо босгосон Нью-Йоркийн хөрөнгөний бирж дээр гаргасан тэзүүгээр шүү дээ. Үнэлэх юм бол шүү дээ. 400 тэрбум долларын өнөөдрийн алтны ханш өнөөдрийн дэсийн ханшир мөлөд 400 тэрбум гаруй долларын ордоо. За ингээд энэ ашиглалтын бүх хугацаанд өнөөдрийн энэ авж байгаа байдлаараа ингээд үргэлжлээд явах юм бол 10 тэрбум доллар Монгол үлднэ. Энэ чинь 400 тэрбум долларын ордын 2.5%. Ингэж ашиглах хэрэг байна уу? Ийм том баялаг. Энэ шиг алт энэ чинь зөвхөн жишээ орд биш байхгүй, эрдэнэ чинь биш байхгүй. Алтны орд 1800 тонн алттай. 1800 тонн алт гэдэг чинь 35 ширхэг 5 литрээр дэд бороог бол 5 литрээр дэд гачуурт байхгүй юу? 35 ширхэг. Гэтэл энэ 35 ширхэг бороог бол доо. Тэгээ жисийн 22.7 сая тонн жисээ ачуулчаад 2.5% таа үлдэнэ гэж юм байж болохгүй шүү дээ. Тэгвэл энийг хооч үлдэх хэрэгтэй байхгүй. Тийм учраас бол энэ дээр нэлээд нухацтай хандах хэрэгтэй. Монголын ард түмэн ер нь бол анхаарах хэрэгтэй. Ийм орд дэлхийд хоёр хэн бий. Индонезийн Гарасбер гэдэг нэг бий. Ачасын 4000 м уулын өндрөөс авдаг байхгүй юу? За энийг Сухорто гэж хүн дарангуулагч байсан тухай үедээ Америкийн компанид өгсөн. Яг одоо манай энэ нөгөө ирээдүйд бол өгсөн шиг өгчихсэн. Тэмцэл бас та мэд санаж байгаа да 500 хүнээ буудуулсан тийм ээ тэр ард түмэн 500 хүнээ буудуулсан. За ингээд тэмцээр ууггүй тэмцээр хагаад одоо сая 2009 оны үед байна үү дээ. Хууль гаргасан. Тэгжээж ордоо буцааж авсан. Яг гэвэл тэрний дараагийн үеийн их хурлын гишүүд нь зүтгэжээж нөгөө ордоо буцаад авсан байхгүй юу? Энд айгүй баялаг орд. Алчсын ордыг манай энэ орд шиг. Тэгэхээр хоёр хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр бид ч гэлээ гэсэн өнөөдөр ингээд сонсгол хийгээд энэ хурлын гишүүд нь үнэхээр тууштай энэ баялаг ордынхоо төлөө бай гэдэг ард түмний төлөөсөн шигээ төлөөлөө. Ингээд авах юм бол бид нар энэ ордоо ашигтай болгоод авч чадна шүү дээ. Гол нь тэхгүй байгаад асуудал байгаа байхгүй. Тэгээ нөгөө талаа
Одоо ингээд энийг ингээд үеийн үе дэмжээлээс нөхдүүдийг сонгуулаар сонгуул ачдаг байхгүй. Та бид нар цөөхөлөх би одоо ингээд 4-5 сонгуул тэмчлээ тийм үү? Тэгэд би дандаа цөөхөө шүү дээ. А нөгөө нөхдөө дандаа бол яагаад сонгохчуд шүү дээ. Мөнгөөр. Тэгээ намын гишүүн гээд ямар ч хүн байсан саналаа өгчөж байна. Мөнгөөр саналаа өгчөж байна. Ингээд идэр чинь одоо ч гэсэн олонхол байгаад шүү. Тэгэхээр яаж энийг гэрээ засрах юм бэ? Засрахгүй байхгүй. Тийм учраас бол энийг засъя гэх юм бол энэ нэг худалдсан үеийн үед энийг улс орныхоо эрх ашигт зурж идэг нөхдүүдийг байхгүй болох гэсэн. Тийм учраас бид нар намын жагсаалт гэдэг юмыг эсэргүүцдэг байсан байхгүй. Одоо таараараа 28 оны сонгуулиар энэ баяр цогт энэ оюутлага зарсан нөхдүүд бөөнөр өдөр 48 дотор орж ирнэ. Аюул тэр. Би нэг иймэрхүү юм хэлчихэр үнэн болдог шүү. Тэгин шүү гэдэг тийм л байж л байдаг. Яг тийм болно. Тэр 48 жагсаалтын тал нь энэ оюутлагыг хамгаалдаг нөхдөд буцаж гарч ирнэ шүү. Аюул тэнд байгаа юм. Тэгээ Монголын ард түмэн одоо бас ухаалаг бай. Тэгжиж бид нар хамтдаа байж энэ том ордоо ашигтай болгож уршиг минь хүртээ шүү дээ. Би түрүү хэллээ шүү дээ. Сардаа 300 тэрбум. Нөгөө бидний уйлаад байгаа дутаад байгаа мөнгө чинь зөвхөн нэг сард явж шүү дээ. Багш нар, эмч нар, тийм ахмадуудад тэтгэр юм. Гэтэл тэнд багш нарын, эмч нарын ахмадуудын салин тэтгэрийг нэмэх их усар болоо явж байгаа юм л да. Хамсалтай. За авраглаахандаа их баярлалаа. Энэ оюут толгойн ордыг нэг Монголынхоо эрх ашигт нийцүүлсэн энэ гэрээг одоо сайжруулах, өөрчлөхийн төлөө ууггүй үндсэндээ одоо 20 жил зүтгэж тэмцсэн цөөхөн эдэн хүмүүсийн төлөөл битээр байж байгаа. Тэгээ энэ сонсголын үеэр бол их олон хүмүүсүүд гэрчээр дуудагдсан, олон асуулт хариулт ингээ явуулж байгаа учраас цагтаа хугацаатай минуттай юм ярих, тайлбар хийх тийм болцоо таарах учраас өнөөдөр ставсрын гишүүнтэйгээ бүр хүлээж байгаа дөрөнд нь сууж байгаад энэ сонсголд одоо тэтгэр намайг оруулахгүй байна л да. Тэр хоёртой өдрүүд хоёртой өдрүүд ирэхээс өөрөг байхгүй. Тэгээд тэнд нь хэлэх үг бол нэг 2-3 минутын дотор үг хэлэх юм байна. За тэгээд тэрний араас асуухгүй сууж байх. Асуугаад үг хэллээ. Араас нь баллуурдаг одоо манай баяр цогт байна. Баяр цогтоос өөр хүн байгаа мó юу? Баяр цогт одоо бүгдийн баллуурдаал тэгэл та нар бүгдээрээ худлаа ярьж байгаа нэгээс болоод. Худлаа яриад байна гэж бүгдээрээ хулгайч гэдэг жараа хэлж чадахгүй байх шиг байна. Та нар бүгдээрээ худлаа яриад байна. Та нар ингэж худлаа ярьж болохгүй шүү дээ гэдэг яриад байх юм. Та одоо та бид нар ер нь ингээд нэг оюут толгой гэж юм эсэргүүцээс бол хадгийн нэр зүүсэн. Повчин, хулгайч, тендерч хэлүүлээгүй юм байхгүй заяа. Бүх юм. Гэхдээ одоо яг бид нар ард түмний төлөөлөл юм чи ингээд тэмцгээс өрөөх, шантрахгүй явахаас өрөөх. Зөвхөн та бид нар оюутлах гэсэн юм биш шүү. Бас одоо нөгөө ноёолыг аварж үзсэн. Та бидний бас нөгөө санаачилсан нөгөөний гол мөрний сав газрын асуудлууд би за тэгээд 5 толгой хүний саналаар чалкад 49% өгч байгааг авч үзчихсэн тийм үү. Гэхдээ та бид нар өөргөө гүйцэтгсэн байхгүй. Бас хүмүүс ингэдэг юм. Та нар олон жил суучаад чадахгүй байх гэж. Та бид тэр ерхийлэгч болсон уу? Та яг болгохор болгоогүй. Ерхийлэгч болсон уу? Болоогүй. Ерхийлсэд байсан байгаагүй. Тэгээд хим осооч яаж хийж чадах тэдэл бодол тодорхойлж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Бага хэмжээндээ одоо товчсон юу хийсэн гэдэг. Гэхдээ яг гэхдээ гишүүн байсныхын хэмжээний нэг бол та бид нар хийсэн л байхгүй. Өнөөдөр хэрвээ та бид нар байгаагүй байж гал 2 хүний саналаар унсан бол 5-7-49% хүнд авах чалкад. Тэрний өмнө 2 удаа орж ирсэн. 2 удаа. Тэрний өмнөх нь бол 100 жилээр бас тогтоосон. Тий. Зандаа үг юм бол Ирланд дараа бас бидэд 40 гишүүний тоонд бидэд зүтгэж. Тэр нөгөө Эрдэнэ чимэг гишүүн энэ төр яаж тийм ээ. Дараагийнх нь яасан? Намын бүлэг дээр та бид нар голж иж унгаасан баггүй юу? 2 хүний саналаар шүү. 2 хүний саналаар. Тэгвэл 5 толгой чалкад явчихсан шүү дээ. Гэхдээ ийм юм бас хэлжмээр юм шиг лээ. Тэгэл одоо ингээл хэдэж эдний яасан юу хийсэн ингээл идэх баггүй юу? Одоо ухаан тийм үү. Тэгвэл улс их орон ингээд нэг өөдлөх байгаа юм та бид нар яах жирэлэх шүүд шүү дээ. Та бид тэр ямар ерхийлэгч байсан биш, ерхийлээд байсан биш. Их хурлын даргач байж үзсэн биш. Тийм биз дээ. Нэг гişүү юу яах юм явж чадахгүй шүү. Гэхдээ гişүүнийхээ хэмжээний юмудаа бол
хийсэн саяын миний хийсэн зүйлээ тахгүй 5-7-49% ямар ч гэсэн аваад үлдэх төвнөрөөр оролцгаач оюутлага энэ өнөөдөр амьдралаар батлагдж байгаа алдаа дутагдлыг арт түмэндээ зориг гаргаж хэлээд гисэн би өөр намаас өгсөн тийм ээ Тэ. тэгсэн шүү гэдэг бас хэлчихсэн байлээ. За баярлалаа танаа. За их баярлалаа тав хүнтэйгээ.